Сайн байцгаана уу та бүхэндээ Жапон иргэдийн хайрыг татаж гадаад иргэдийн дургуутлыг хүргэсэн Такаичи Санаа ерөнхий сайдын талаар мэдээлэл хүргэсэн юм а. Такаичи ерөнхий сайд нь парламентын доод танхимын сонгуулийн дараа либерал ардчилсан намын бүх төлөөлөгчдөд каталог бэлэг болгон хандвалсан гэх мэдээ цацагдсны дараа өчигдөр өөрийн захим сүлжээгээр уг баримтыг хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдээлэл хийлээ. Такаичи ерөнхий сайд нь хууль зөрчөөгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн боловч либерал ардчилсан нам доторч хит боломгүй үйлдэл хэмээн шүүмжилж засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх нь зайлшгүй гэсэн байр суурьтай хүмүүс олноор гарч иржээ. Намын доод танхимын нийт 315 гишүүнд олгосон бөгөөд нэг хүнд ойролцоогоор 30 мянган йений үн бүхий зүйлс тараажээ. Үүнд системийн хураамж болон хүргэлтийн төлбөр хэрэглээний татвар нэмж тооцсон дүн гэж тайлбар өглөө. Нийт дүн нь ойролцоогоор 9 сая 450 мянган йен болж байна. Энэ нь GNN агентлагийн олж авсан мэдээлэлээр сонгуульд ясан либерал нам ардчилсан намын гишүүдэд тараасан каталог бэлэг бөгөөд гардуулахдаа ёслолын тогтмонд хийж дээр нь баярын мэнд Такаичи Санаа гэж хагилсан байжээ. Улс төрийн санхүүжилтийн хяналтаар хуулиар хувь хүнээс улс төрчдөд мөнгөн болон эд материалын хандив өгөхийг зарчмын хувьд Япон улсад хоригддаг юм а. Гэсэн хэдий ч Такаичи ерөнхий сайд нь энэ зардал нь өөрийн тэргүүлдэг Нара мужийн 2 дугаар тойргийн намын салбарын улс төрийн сангаас гарсан бөгөөд намын албан ёсны салбараас гишүүдэд өгсөн хандив тул хууль зөрчихгүй гэж үзэж байгаагаа тайлбарсан байна. Өнгөрсөн оны 3 дугаар сард тухайн ерөнхий сайд Ишиба анх удаа сонгогдсон төлөөлөгчдөд 100 мянган йений үнэт үнэтэй барааны эрхийн бичиг тараасан нь мөн асуудал болж байсан бөгөөд сөрөг хүчин энэ удаа Такаичи ерөнхий сайдыг илүү сайн шалгах хэрэгтэй гэж эсрэг намынхан шаардаж байна. Одоо бүгдээрээ Япон улс ямар хууль чангатай ямар шийдэл хүрхийг хамтдаа харцгаая. Жапон Weekly мэдээтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.